Google Forms-д хамтран ажиллах. Google Forms санал асуулгыг хамтрагчдтайгаа эсвэл зорилтод оролцогчдтой хэрхэн хуваалцах талаар авч үзье. Google Forms-ийн шеэрлэх үйлдэл нь Google Docs, Sheets-ийг хуваалцахаас арай өөр. Эхлээд би юуг шеэрлэхээ сонгох хэрэгтэй болно. Асуулгын маягтыг засварлуулж хамтран ажиллах зорилгоор шеэрлэж болно. Эсвэл асуулгын маягтыг бүглүүлэхээр зорилтод хэрэглэгчдэд шеэрлэнэ. Эсвэл асуулгын хариултуудыг дундаа ашиглахаар хэн нэгэнтэй шеэрлэж болно. Эхлээд асуулгын маягтыг хамтрагчдтайгаа яаж шеэрлэхийг харцгаая. Асуулгын хуудасны баруун дээд болон дэх 3 цэгийг даръя. Тэгээд хамтрагчид нэмэх сонголтыг дарна. Энэ холбоосыг хуулж илгээж болох боловч урьсан хүмүүс л холбоосоор орж ажиллах боломжтой юм. Иймд та хамтрагчдаа заавал урих хэрэгтэй гэсэн үг. Хүмүүс урих цонхонд очиж урилга илгээнэ. Хамтрагч урихад тэдэнд зөвхөн засварлах эрх өгөх ганцхан сонголт байгааг бид харж байна. Үзэх, санал оруулах гэсэн GSD-ийн бусад хэрэгсэл байдаг сонголтууд байхгүй байна. Дэлгэцийн төвд шар дэвсгэр дээр нэг сануулга байна. Засварлагч нь асуулгын хариултыг үзэх, устгах боломжтой гэжээ. Тэгэхээр хамтран ажиллахаар урьж буй тэр хүмүүс асуулгаар цуглуулсан бүх мэдээллүүд чинь хүртээмжтэй болно гэдгийг мартаж болохгүй. Асуулгын маягтай хамтрагчдтайгаа хуваалцчихлаа. Одоо асуулгаа бүглүүлэхийн тулд зорилтод оролцогчдтойгоо хуваалцъя. Баруун дээд болонд байгаа Send товчоо дарна. Тэгээд асуулгаа ямар сувгаар тараахаа шийдье. Төв талбарт имэйл хаягуудаа оруулаад гарчиг ба зурвасуудаа бичнэ. Асуулгыг имэйлдээ оруулах бол энэ дөрвөлжинг товшоод имэйлээр илгээж болно. Өөрөөр холбоосны дүрсийг дарж энд байгаа холбоосыг хуулж аваад вебсайт, блог, сургалтын төлөвлөгөөндөө оруулна, тарааж болно. URL хаягаа богиносгож авах сонголт энд байна. За, энэ хаалтын тэмдэгтэй дүрсийг дарж шифрлсэн HTML кодыг нь хуулж ашиглаж болох юм. Ингэснээр асуулгын маягтай ямар нэг вебсайтад суулгаж харуулах боломжтой юм. Вебсайт дээр асуулгаа, өндөр өргөнийг нь ямар хэмжээтэй харуулахаа энд тохируулна. Асуулгын маягтыг тараах сүүлийн хувилбар бол Google+, Facebook, Twitter дээр шеэрлэх. Үүний тулд баруун дээд талд байгаа харгалзах айконыг дарах юм. За ингээд асуулгын маягтай хамтрагчдтайгаа хуваалцлаа. Асуулгад оролцох хүмүүст түгээлээ. Хариултуудаа цуглуулчихлаа. Одоо цуглуулсан хариултуудаа бусаддаа яаж хуваалцах вэ? Дэлгэцийн дээр байгаа хариултад руу орж хариултыг хүснэгт байдлаар нээхийн тулд ногоон дөрвөлжинг даръя. Хүснэгтийнхээ баруун дээд болонд Share дарна. Одоо өгөгдлийг дундаа ашиглах гэж буй хамтрагчдынхаа имэйл хаягуудыг оруулаад тэдэнд засварлах, үзэх, санал оруулах ямар эрх өгөхөө сонгож тохируулаад дан товчийг дарна. Асуулгын маягт дээр хамтран ажиллах, урилга авсан хүмүүс хариултуудыг засварлах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Google Forms бол асуулгын маягт бүтээхэд хамтран ажиллах, асуулгаа тараах, үр дүнг хамтрагчдтайгаа дундаа ашиглахад тань ихээхэн тос хүргэх болно.